донд нөгөө ухсарсан хэлбэл өгүүлбэр баг ашиглаагүй. Богино. Тэгээд тодорхой, товч, ойлгомжтой тий. Гэтэл энд бол аав хоёрыг нэрч гарахгүй. Энэ зохиолын хамгийн гол хүнд өгч байгаа цаад санаа бол итгэл найдвар. За дээр нь бол тухайн энэ зохиол дээр гарч байгаа гол үйл явдлаа сүрэл واخгүй. Хүн төрлөخت нь яг энэ сүрэлтээ тулгараад за ихэнх нь бол амин өргөдсөн. За тэгээд энэ дүрслэл нь их гоё гардаг. Өөрөөр хэлэх юм бол байшингууд нь балгас болцсон. Ямар ч ургамал байхгүй, мод шатцсан. За тэгээд дээр нь бол ган гачиг тохиолдсон. Тэгээ энэ тэнд хүний хатсан хүүрээр дүүрсэн энэ газар. За аав хүү хоёр умардаас өмдийг зориод явж байгаа. За тэр хоёрын өмдийг зориод явж байгаа нь хүртэл өөрөө цаана итгэл найдвар. Яг тэгвэл өмдөд тэнгис буюу далаа байгаа. Далаа дээр очих юм бол амьдрал байж болох юм байна. Гал их байгаа учраас тэр хоёр далайг бараадах юм бол далаан тэнд бол тийм гал байхгүй тий. Итгэл найдвар байна гэж бодоод явж байгаа хөөх. За харамсалтай нь далаа дээр буцаад очиход яг тэр хоёрын төсөөлсөн шиг байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол тэнд бас л ахаад асуудлууд хог навшаар дүүрсэн, хүний хүүрээр дүүрсэн. За тэгээд дээр нь сүрэл авчирсан. Гэхдээ тэр хоёр ахаад юугаа үргэлжлүүлж аяллаа. За энэ дотроо ялангуяа эцэг нь яг тэр аял үргэлжлүүлж явах явцад бол төгсгөлт нь бол нас орж байгаа юм л да. Тэгэхээр энэ нас орж явах хүүдээ үлдээж байгаа захиас өөрөө надад маш гүнзгий сэтгэл төрүүлдэг. Би эцэг үрийн хайр гэдэг ямар хүчтэй байдгүй гэдгийг бол эхнээсээ яг тэр чухал гараа авдаг. Бүх зүйл дээр хүүгийнхээ хажууд байгаад өөрөө ханиалгахдаа хүртэл хүүгээс хол газар очиж жоод хүүгээ сэрээчүүдээгээд ханиалгаад тэгээд зүүдэндээ хүртэл хүүгээ тэмтэрч үзэж байгаа байхгүй юу? Тэмтэрч үзээ байна уугүй юу гэд. Тэгээ байгаа тэмтэрхтээ нөгөө хүүгийнх нь яс арьс болсон биеийг мэдрээд дотроо уйлж байгаа. Тэгээ эр хүн тотгож байгаа ингэж өмөрж байгаа. Энэ үйл явдлуудыг маш гой дүрсэлж гаргаад тэгээд эцэг хамгийн сүүлд нас орж байгаа ч гэсэн зохиолын маань нэг гол үйл явдал нь болохоор дахиад дараа нь хүн гарч ирж байгаа. Тэр хүн бол сайн хүн гарч ирж байгаа байхгүй юу? Хүүхд тэгээд тэр хүн асуудаг хүүхдэд чи эцгийнхаа дэргэд эцгийнхаа энэ шарилны дэргэд ингээд өгөх юм уу? Эсвэл намайг дагаа цаашаа аяллаа үргэлжлүүлэх юм уу гэж. Тэгээ хүүхд бол асуудаг та хүний мах иддэг үү иддэггүй юу? Та сайн хүн үү гэд. Тэгээ нөгөөдөл бол юу гэж хэлж байгаа нөхлөөр би бол хүүхдтэй гэр бүлтэйгээ явж байгаа нэртэйгээ охинтой бандтай тэгээд дээр нэг хоттой байдаг. Бүх зүйлс болсон ч гэсэн итгэл найдвар гэдэг зүйл бол гэгдээгүй. Яг энэ зохиолд эцэг нь алдаад ингээ хамаг юм найдвар төгсөж байгаа мэт боловч дахиад түүнд итгэл найдвар гарч ирж байгаа. Энүүгээрээ их гоё одоо мэдрэмжийг нэгдүгээрт өгж байгаа. За нөгөө талаараа хайрын тухай. Тэр хайр нь бол эцэг үрийн тухай хайр. Эцэг нь ямар их хүүхдэд хайрлаж байгаа. Хүүхд нь байнга аавдаа бас санаа зовж байгаа. Тэгээ аавыгаа ингээд ханиалгаж байгаа, уйлж байгаа, аавыгаа ингээд гунигилж байгаа болгоныг мэдэрч байгаа. Гэхдээ тэрийгээ бас дотроо ингээд хадгалаад явж байгаа тухай. Одоо өнөөдөр ингээд хүн төрөлхтөн соёл иргэншлэгээд явж байгаа боловч эргээд сүүлийн ирмэгт очихоор хүн ямар болж хувирах вэ гэдэг тэр дүр төрхийг маш тод гаргадаг. Хамгийн одоо ачаагүй байдал руу бол шилжиж орж байгаа гэсэн хүмүүс бие биенээ барьж идэж байна. За үнэт зүйлгүй болсон байна. За тэгээд амьд үлдэхийн тулд юу ч хийхээс боцохгүй ийм одоо нэг аимшигтэй дүр зургуудтай яг энэ замаар явж байгаа хугацаанд бол тулдаг. Энэ зохиолын бас нэг гол одоо философик утга санаа гэвэл тэр хүүхэд байхгүй. Хүүхэд өөрөө юуг зааж сургаж явж байгаа гэхээр эцэг эх үр хоёрын харилцаа явж байгаа боловч этик буюу ёс суртахууны тухай энэ дотор маш их тухай өгүүлж байгаа мэт харагддаг. Ягаад гэвэл тэр хүүхэд аль ч цаг үед одоо нэг аава бид муу хүн биш үсттэй гэдэг асуултыг асууж байгаа. Бид энэ хүнд муу юм хийж болохгүй үсттэй гэж хэлж байгаа. За дээр нь тэр нүдгэн хүн тааралдахад өвгөн тааралдаж байгаа, түүнийг хоолж байгаа. За дээр нь нөгөө өөрийнхөөх нь нэмийг дээрэмдсэн ч гэсэн тэр хүнийг амьд үлдээгээд тэгээд дээр нь эцэг нь бол нэг хувцсыг ингээд одоо биднийг дээрэмдсэн учраас бид нүцгэн үлдээнэ гэдэг нүцгэн үлдээхэд эцэг өөр хоёр маргалдаж байгаа байхгүй. Би хүүхэд нь аава бид муу хүн биш учраас энэ хүний хувцсыг ядаж үлдээгээд тэг хувцсыг үлдээхдээ өөрсдийнхөө хүнснээс ч гэсэн ингээд авч үлдээж байгаа байхгүй тэр хүнд. Тэгэхээр энэ юг харуулж байгаа нэг бол ийм хүнд цаг үед ч гэсэн тэр хүн хүүхдэрээ байгаа нэг зүйл нь ёс суртахууныг номлоод байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүүхэд байж ин ёс суртахуунтай байна гэдэг бол энэ хүнд нөхцөлд хүн байгаа гэдгийг илэрхийлж байгаа тэр дүрслэл бол харагдаж байгаа гэсэн. За нөгөө тал хүн сүрэг буюу хүн дүрстүүд гарч ирдэг. Тэнд улалцж байгаа гэрэл унтарч байна. Магадгүй хүн дүрстүүд бие биеэ барьж идэх дууссан буй цаагаад аав нь хүүхдэд хэлж идэг. Тэгэхээр яг энд бол нөгөө нэг хүмүүс магчин болцсон бие биенээ барьж идэх. Тэгээд ийм зойрон дотор доогор хийгээд тэгээд дээрээс нь чоожилцсан. Тэр хоёр андуураад чоож онгойлгосон чинь тэр дотор баахан хүмүүсийг чоожилцсан. Тэгээд тэрийг нэг нэгээр нь гаргаж ирж магадгүй иддэг юм шиг
дүрсэл гарна л да энэ зохиол дотор. За энэ мэдчлэн ингээд юу гэдгийг хүний одоо нийгмийн хамгийн гол хэв шинжүүд болох сүрэл, мөхөл, итгэл, найдвар, хайр, сэтгэл, за дээр нь бол одоо уралт гэдэг энэ олон одоо үйл явцыг маш гоёмсгоор дүрсэлсэн ийм бүтээл болсон гэсэн үг. За Роуд гэдэг энэ одоо Кармак Маккартигийн энэ ном бол 2006 онд бол хэвлэгдсэн юм байна. За 2007 онд бол Пулитцерийн шагнал хүртсэн. За тэгээ би уншиж дууссаны дараа тэр шагнал хүртсэн гэдгийг нь бол мэдчихээд аргагүй дээ гэж бол бодож байгаа. Түүнээс бол яг гүн сэтгэл маш гүн сэтгэл төрүүлж байгаа байхгүй сонирхолтой. За дээр нь бичглийн ур чадварын хувьд бол үнэхээр гоё. Энэ юу хэлж байгааг нь зохиогч өөрийн тийм мөнгө аяс байна. Тэр нь өгөхлөр маш тодорхой бичдэг. Богино өгүүлбэрээр бичдэг. За тэгээд дүрслэл буюу тухайн болж байгаа үйл явдлын талаар маш гоё. Тэгээд нэг бариад авсан бол шууд дуусгахыг хүн нэг юм үсдэг дээ. Тэгээд яг тийм зохиолтой орно. Ялангуяа энэ зохиогчийн хувьд бол нөгөө зүйрлэлийг бас их гоё ашигладаг. Хувь зохиогчийн одоо онцлог. Жишээлх юм бол тэр хүү наавтайгаа явж байгаа тэнгэрээс цас орж байгаа. Яг цас ороод ингэ гар дээр нь хайлж байгаа үйл явдлыг бол Христийн шашны сүүлчийн тахилж ам тавьж буй мэтэр замхран одлоо гэдэг ийм гоё зүйрлэлийг өгж байгаа. Энэ мэтчлээ ингээд зүйрлэл, за дээр нь бичглийн хэм маяг, за дээр нь болохоор одоо энэ өөрөө нэг төгшүүртэй мэдрэмжийг асуух. Одоо юу болох вэ гэсэн айдас тийм төгшүүрийг бол байнга мэдрүүлж идэг. Дараа нь энэ бол 2007 онд буюу хэвлэгдээ гарснаас нэг жилийн дараа тэр Пулитцерийн шагналыг бол авсан. Өөрөөр хэлбэл Америкийн хамгийн нэр хүндтэй шагнал байхгүй. Утга зохиол, за сэтгүүл зүй, за дээр нь хөгжимд олгодог. Энэ бүтээл бол тэгэхээр авахар юм байна. Тэгэхээр орчуулагч бол масаа орчуулсан байна гэж харж байна. Тэгээ яг ингэж манай их хэлний ингэж гой буулгаад, ингэж хүмүүст ойлгомжтой байгаа тэр зүйрлүүдийг ингэж гаргаж ирж тавьж байгаа гэдэг бас орчуулагч ур чадвар. Тэгэхээр ном сайн болно гэдэг бол нэг талаасаа зохиогч, нөгөө талаасаа орчуулагч хоёр нийлбэр байдаг гэж бид нар ойлгодог. Тэгэхээр яагаад ийм том өндөр шагналуудыг авч ийнэ гэдэг чи өөрөө тэнд мэрэгжлийн баг, мэрэгжлийн хүмүүс сууж шалгаруулж байгаа байхгүй. Тэг ямар утга санаа юу илэрхийлж ийнэ гэдгийг нь бол харж байгаа байхгүй. Номд нөгөө ухсарсан хэлбэл өгүүлбэр баг ашиглаагүй. Богино. Тэгээд тодорхой, товч, ойлгомжтой. Нөгөө дүрслэл сайн байхаар уншигчдад илүү ойлгомжтой байдаг. Яг тэгвэл тэрийг бид нар дотроо төсөөлөд эхлэхээр илүү гоё болоод ингээд илүү ингээд гүнзгий дотор нь ороод байгаа байхгүй тий. Гэтэл энд бол аав хоёрыг нэрч гарахгүй. Үрийнхаа төлөөл бүх юм хийж идэг. Тэр яг тэр одоо нөгөө эцэг бүрийн нандин харилцааг зохиолоор ингэж яг юм үйл явдалтай тэгээд яг хүн төрөлхтний мөхөл ирсэн энэ цаг үед хайчирч ингэж гаргаж тавьж байгаа нь бол гоё бүтээл болсон гэж харж байна. 100 болгон хээрийн судалгаанд явдаг. За миний явж байгаа замууд бол мэдээж өртөөний зам, худалдааны зам, за аялагчдын зам гэдэг олон замуудаар бол явж гин. За сүүлд бол Silk Road буюу торгоны замаар Монгол нутагт торгоны замын одоо зангилаагаар явж исэн. За энд бол мэдээж хүний одоо уул мөрүүд байдаг. За тэгэхээр надад яг энэ номыг уншаад төрж байгаа сэтгэл замтай холбоотой сонирхолтой зүйл нь юу байсан бэ гэхээр энэ хоёр бол умардаас өмнөдийг чиглээд явахдаа яг энэ одоо замаар явна. Замаар явахдаа нөө сүрлийг мэдэрдэг. Хүндрэлтний одоо ингээд уул мөрүүдийг тэр том байшин барилгуудыг устсан тэр том гүүрүүд байна. За дээрэн дээр том машинууд тэр зам дээр ингээд хөндлөн зогссон байгаа ч юм уу. Тэр дүр зургууд бол сонирн бууж байгаа юм л. Яг би ч гэсэн ингээд одоо яг замаар явж хахад дандаа эртний хотуудаар өөрөөр хэлэх юм бол зам бол хотуудаа холбож идэг. Сүлжээний гол одоо тогтолцооны нэг хэлбэр. Тэгэхээр яг энэ эртний хотуудын уул мөр мэддэг учраас яг тэр талаараа бол надад ийм юу гэдгийг адил төстэй шин чанар гарч байгаа боловч энд гарч байгаа зам бол илүү одоо нөгөө нэг тийм сүрлийн бас айцтай маш их төгшүүртэй. За тэгээд тэр хоёр чинь ингээд замдаа маш олон үйл явдлуудтай. Өөрөөр хэлбэл хүний мах иддэг хүмүүстэй тулна, хүүг нь барьцаалж аавна, дөнгүүт нь эцэг нь буудаж ална, буцаа тэр хоёр зүгтэн. Тэгэд эргээд ирэхэд тэр хүний мах иддэг цуг явж исэн хүмүүс нөгөө нэг буудуулсан хүнээ идсэн байгаа байхгүй. Толгойг нь тастаад гисцийг гаргаад тавьчихсан. Тэгээ энийг бол хүүхдэд нөгөө харуулахын тулд бас эцэг хүн тэнд болж байгаа аимшигтэй дүр зургуудыг хүүхдээсээ бас нуухыг хүсэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн төрлөختөнд бол энэ итгэл найдвар, за тэгээд энэ хайр, ёс суртахуун гэдэг зүйл бол бас чухал байдаг юм а гэдгийг мэдрэмж өгч байгаа нь бол өөрөө гоё юм гэж харагдсан л да. Би бол харьцангуй сэтгэл хөдлөл багтаа тал юм. Тийм их ойлаа, тийм их инээгээл баярлаа тэгээд гүгөөд байдаггүй. Гэхдээ яг энэ зохиолыг уншихад нэр эрэгтэй хүн дотгошоо ойлно гэж байдаг шүү дээ. Эцэг нь насаа өөрийгөө өгч байгаа мэдж байгаа.
Тэгээ хүүдээ захиас хэлж байгаа байхгүй юу. Яг тэр захиасын үгийг уншаад тэгэхээр их сонирн болж байна. Өөрөөр хэлбэл дотгошоо ингэж өмрөх мэдрэмж төрж байгаа. Тэгвэл би тэр зохиолыг хэлснээс нь хойш тэр хоёртай ингээд цуг явж байгаа. Тэр адал явдлуудыг туулж байгаа. Тэр гоё сайхан мэдрэмжүүдийг авахт нь цуг баярлж байгаа, гуниглж байгаа, айц төгшүүр ирэхэд нь цуг төгсөж байгаа. Бүх юмтай цуг яваад хамгийн сүлд нь яг эцэг нь ингээд бүх юм дуусж байгаа хүүдээ. Би дууссан чи намайг өөр хоолоогоор сонсож болно. Өөрөөр хэлэх юм бол би бол үргэлж чамтай байна. Чи намайг хүссэн үедээ сонсох юм бол аав нь чамтай ярина гэдэг. Тэр хамгийн сүүлд захиас тэгээд өглөө нь босч ирээд харсан чинь аав нь одоо нөгөө амьгүй болсон цогт сажууд нь хөвтөж байгаа. За тэгээд трийг ингээ тойроод 23 хоног хүүхэд нь уйлаа те амьдрал ингээ цөхөрж байгаа. Энэ үйл явдлыг харах юм бол үнэхээр одоо гонхтой тийм мэдрэмжүүдийг бол өгнө. За энэ номыг бол би бүх эцэг хүн уншаасаа гэж бодож байна. Яагаад гэвэл эцэг үрийн нандаа харилцаа гэдэг ямар гоё вэ гэдгийг бол мэднэ. Бас дээр нь бүх хүүхдэд уншаасан. Яагаад гэвэл аав хүн гэдэг ямар гоё нүмер байдаг вэ, болдог вэ гэдгийг бол бас энэ номноос бол олж харж болно. Тэгэхээр ер нь бол эцэг хүн гэдэг чинь бол үргэлж хүүхдээ одоо яг хажууд нь байнга байдаггүй ч гэсэн үргэлж хүүхдээ сайн яваасаа, сайхан яваасаа гэж түүний сайн сайхны төлөө тэмцэж явдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ талаасаа харах юм бол энэ номыг бол эцэг үр хоёр аль аль нь унших. За дээр нь эцэг үр хоёрын харилцааг ойлгох гэсэн ээжүүд нь те эхнэрүүд нь эмэгтэйчүүд нь ч гэсэн бас уншаасаа. Тэгээд энийг бол нэг цэргийн баяраар одоо оюунд нь гоё хөрөнгө оруулалт болгоод энэ номыг бэлгэлэх юм бол одоо гоё бэлэг болох байхаа гэж бодож байна.